Удаа сая над руу уцаар ирлээ. Хүн алчлаа гэдэг. Тэгээд тэрнээс хойш дүү маань ерөөсөө яриаггүй. Олонд ил болоогүй баримтууд. За сайн байна. Гэмтэргийн шалтгаан нөхцөл. За 1 2 3 4 Гэрч хогчийн бодит яриа. 6 өөр түүх, 6 өөр гэмтэрэг. Баян зүгтүүргийн жижүүрийн шуурга удирдлагын утсанд дугаарыг утснаас манай жижүүрийн утас руу залгасан. Миний аймагсанд эрсдэлтэй байдал үүсэж байна. Тийм бараан утастай эрэгтэй хүн явж байсан. Энд бол итгэхэд бол үнэхээр хэцүү байна л гэж л. Надад туслаарай. Би Лаос улсад байна. Хүн хөдөлгөөнөх гэмтэрэг болсон. Тэгээ 12 охирогч тогтоогдсон байгаа. Тухайн газар бол ямар нэгэн хууль дүрэн бол үйлчлэлтгүй. Одоо ингээ өөр хөвгтэй чинь би ингээ алах болно. Ороход л дотор мухаар бол Би зүгээр л суугч хүн байсан. Ганцхан удаа уулзчих юм бол чиний зургийг чинь би устгаж өгье гэж охинд худлаа хэлээд тэгээ охиныг гэртээ авчихсан байсан.